би тэр чин тэр Казаны дүгийн үрэлэн дээр чинь их тухтаа ярьсан шүү. Санжин дараагын өрөөнд нь дараа нь тэр нэг алтан зоосоо үзүүлээд ордын үеийн алтан зоос. Тэгээд тэр одоо нөө Эрмитажийн тэр үзэсгэлэнгээр чи тэрийг дагуулж яваад тайлбарлаад тэр цагаан Кремль рүүгээ орж тайлбарлаад бас нэг юуны алтан уургийн ноёдын бус бунхан энд байдаг гэж асууж үзүүлээд тийм ээ үзүүлээд яриад ингэж тэр чинь тэр Назаров гэж нэг эрдэмтэн байгаа. Нөгөөд нь болохоор Гепаттино гэж нэг Гепаттино тийм. Алтан ордны улс нь Монголын эзэнт гүрний нэг хэсэг байгаад дараа нь тусгаарласан ч худалдаа эдийн засгийн нэгт харилцаатай хэвээр байсан. Торгоны зам байсан учраас худалдааны энэхүү харилцаа зөвхөн бараа таварын солилцоо төдийгүй үзэл санаа шинэлэг бүтээл зэрэг идэвхтэй солилцож байсан байдаг юм. Торготой холбоотой маш баялаг соёл чухамдаа ингэж нэвтэрсэн. Манай археологчид Алтан ордны үед хамаарах язгууртны булж бунханаас хувцас сэргийлэлтэй нь морьтой оршуулсныг малтаж гаргасан. Бид уг олдвруудад үндэслэн язгууртан хүний хувцас сэргийллийг сэргэн босгосон. Эндээс харахад Алтан ордны язгууртны эд хэрэглэл нь Монголын болон бусад Дундад Азийн өмсгөл хэрэглэлтэй адил төстэй байгааг тогтоосон л доо. За Мергалевич одоо яг юу гэж үздэг үлээ? Хувцас хонормны тухай юу гэж ярьдаг үлээ? Алтан ордны хувцсны нөлөөлөл одоо бид нарт одоо өнөөдөр өгсөө гэдгийг одоо үзсэн тухайгаа бол ярьдаг. Эмэгтэй малгай гихтэл богдох хэлбэрээс хувьсаад калпак гэж бидний нэрлэдэг дугуй оройтой болсон байх жишээтэй. Түрэг угсаатнуудын дунд татарууд алт мөнгөн зүүсгэл чимгээ саяхныг болтол өөрсдөө хийж уламжлалаа хадгалж байсан. Эдгээр чимэг зөвлөлтний хийц хэлбэр нь Түрэг Монголын тал нутгаас эхлээд Дунай мөрөн хүртэл амьдарч байсан нүүдэлчдийн соёл иргэншилтэй шууд холбоотой харагддаг юм. Энд бас их сонирхолтой. Энэ үсний одоо энэ одоо манайхны хотонд байдаг үсний чачуг. Тэмээний одоо дайны үнэтэй чачуг. Гэтэл одоо энэ яг одоо чачуг бол тэд нар хэрэгэлдэг байсан. Тэгээ энийг үзэх юм бол маш сонирхолтой. За одоо гоёл чимэглэлээс гадна ерөөсөө хувцас Алтан ордны хувцсны нөлөө бол одоо бүр сүүл 19-р зууны үе хүртэл одоо байсныг харуулах маш сонирхолтой номыг бол одоо тэд нар бэлгэлж ийсэн.